Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа шийдвэрлэснээр л жинхэнэ өөрчлөлтийг бий болгож чадна. Зураг зурдаг хүн байлаа гэж бодъё. Тэр хүн зургаа төгс болсон гэж бодоод сэтгэл ханамжтай байтал нэг өдөр хэн нэгэн хүн зурганд нь олон өөсөв байна гэж хэлжээ. Тэр хүн нарийн ширээнийг хэлэхээс өмнө ингэж байгаа нь өөрлөө нь дайрч байгаа хэрэг гэж зураачид санагдана. Түүний сэтгэл гонсойж "Чи намайг сайн зурдаггүй гэд байна уу? Чи надаас дор зурдаг шүү дээ. Чиний бүтээл илүү олон асуудалтай. Тэрийг чинь бүр хинч харахыг хүсдэггүй" гэж даруйхан няцаадаг. Тэр яагаад ийм зүйл хэлж чаддаг вэ? Тэр ямар байдалд байвал ийм зүйл хэлж чадах вэ? Яагаад ийм өчүүхэн зүйл түүнийг ингэж их уурлуулж хилэгнүүлэн хариугаа авах түрэмгий сэтгэлгээтэй болгож чадав? Юу ингэхэд хүргэв? Тэрээр зургаа төгс болсон гэж боддог бөгөөд өөр хэн нэгэн зурганд нь өөсөө байна гэж хэлэх нь түүнийг гомдоодог. Чи түүний төгс дүр төрхийг сэвтүүлж болохгүйгээс болж байгаа юм. Тэр ямар нэгэн зүйлийг сайн гэж бодвол аливаа өөсөвийг нь хэлж өгч ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байсан чинь дээр чи зурагч нь үнэхээр сайн юм. Шилдэг бүтээл гэж хэлж болохоор байна. Агуу маструудын ур чадварч чинийхээс дээр гэж би бодохгүй байна. Энэ бүтээлийг гаргаж тавьвал энэ салбарт шуугиан тарьж үеийн үед өндрөөр үнэлэгдэх эд хөрөнгө болох нь гарцаагүй гэж хэлэх ёстой. Тэгвэл тэр баярлана. Баяр хөөр уур хилэн нэг хүнээс гардаг. Тэгвэл тэр яагаад хоёр өөр илчлэлтэй байдаг вэ? Аль нь түүний завхарсан зан чанар вэ? Хоёулаа. Эдгээр завхарсан зан чанарын аль нь илүү ноцтой вэ? Хоёр дахь нь. Хоёр дахь нь түүний хоёр нүртэй мэдлэггүй мунхаг занг илчилдэг. Хэн нэгэн чамайг муу зурдаг гэж хэлэхэд чи яагаад үзэн ядаж түрэмгийлж хариугаа авах сэтгэлгээтэй болтлоо тэгж их дургүйцдэг юм бэ? Хүн чамд хідэн сайхан үг эвлүүлж хэлэх үед чи яагаад тэгж их баярладаг юм бэ? Яагаад ийм туйлын маадгар байдаг юм бэ? Ийм хүмүүс туйлын ичхүргүй босуу. Тэд ичхээ мэддэггүй. Мунхаг бас хөр хилэлтэй. Энэ үгс тийм ч сайхан сонсогддоггүй хэдий ч энэ бол үнэн. Хүмүүсийн мэдлэггүй мунхаг муухай төрөх хаанаас гардаг вэ? Хүмүүсийн завхарсан зан чанараас гардаг. Иймэрхүү зүйл тохиолдох үед хүн ийм хандлагатай байвал түүнээс илчлэгдэн гардаг зүйл нь хэвийн хүн чанартай хүнд байх учиртай эрүүл ухаан, мөс чанар биш. Хэвийн хүн чанартай хүний амьдран харуулах учиртай зүйлч биш. Тэгэхээр иймэрхүү асуудлыг яаж зохицуулах ёстой вэ? Зарим хүн надад нэг арга бий. Хэн нэгэн намайг сайн гэж магтвал би чимээгүй байдаг. Хэн нэгэн намайг муу гэвэл бас л чимээгүй байдаг. Би бүх зүйлд хүйтэн хөндөй байдлаар ханддаг. Энэ нь зөв буруу байхтай хамаагүй. Завхарсан зан чанарын илчлэлч бас биш. Энэ гайхалтай биш гэж юу? Гэдэг. Энэ үзэл бодол ямар байна? Энэ нь энэ хүмүүст завхарсан зан чанар байхгүй гэсэн үг үү? Хүн дүр эсгэхдээ хэр сайн байх нь хамаагүй. Хэсэг хугацаанд дүр эсгэж чадлаач гэсэн насан туршдаа ингэх амаргүй. Чи дүр эсгэхдээ хичнээн сайн, эсвэл хичнээн сайн нуулаач гэсэн завхарсан зан чанараа далдалж нууж чадахгүй.
Чи зүрх сэтгэлдээ байгаа зүйлийнхээ талаар хүмүүсийг хуурч чадаж магадгүй ч Бурхныг хуурч чадахгүй. Өөрийгөө ч хуурч чадахгүй. Эцэстээ илчлэгдэх эсхээс үл хамааран хүний юу бодох, оюун санаанд нь ямар бодол төрөх нь хүчтэйч бай, үгүй ч бай. Илэрхийч бай, үгүй ч бай. Завхарсан зан чанарыг нь төлөөлдөг. Тэгэхээр энэхүү завхарсан зан чанар хэдийдэж хаанч аяндаа илчлэгдэн гардаг босуу. Зарим хүн анхааралгүй байхдаа заримдаа үг алдаж сэтгэлийн гүндэх бодлоо ил болгоод үүндээ харамсаж магадгүй гэж боддог. Тэд дараагийн удаа би юу ч хэлэхгүй. Их ярьдаг хүн их алддаг. Би юу ч хэлэхгүй бол завхарсан зан чанар минь илчлэгдэхгүй. Тийм биз дээ гэж боддог. Гэхдээ эцэст нь уйлдэх үедээ завхарсан зан чанараа дахин нэгэнтээ илчилж санаа зорилгоо дахин нэг ил болгодог бөгөөд энэ нь хэдийдэж хаанч тохиолдож болно. Үүнээс сэрэмжлэх боломжгүй. Тиймээс завхарсан зан чанараа шийдэрлэхгүй бол тэрхүү завхарсан зан чанар байнга илчлэгдэх нь хэвийн зүйл. Үүнийг шийдвэрлэх цорын ганц арга зам бий. Тэр нь үннийг үнэхээр ойлгож завхарсан зан чанарынхаа мөн чанарыг нэвтшивт харах хүртлээ чи үннийг ярьж хайж баг зэрэг хичээл зүтгэл гаргах ёстой. Тэгвэл чи сатаныг болон махан биеэ үзен ядаж чадна. Ийм маягаар үннийг хэрэгжүүлэхэд амархан байх болно. Чи үннийг хэрэгжүүлж чаддаг болох үед чамаас илчлэгдэн гардаг зээл завхарсан зан чанар биш. Харин ч мэс чанар, эрүүл ухаан, хэвийн хүн чанарын илчлэл байх болно. Тиймээс үннийг ярьж хайснаар л завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чадна. Өөрийгөө хянаж, биеэ барьж, өөрийгөө сахилгажуулахад түшгэлэх нь сайн арга барил биш бөгөөд завхарсан зан чанарыг шийдвэрлэж огт чадахгүй. Тэгвэл завхарсан зан чанарыг яаж шийдвэрлэх вэ? Эхлээд энэхүү завхарсан зан чанарын эх үүсвэрийг таньж, задлан шинжилж, дараа нь үүнд таарах хэрэгжүүлэлтийн арга барилыг олох ёстой. Миний сая хэлсэн жишээг аваад үз. Энэ хүн өөрийнхөө зургийг төгс гэж боддогч эцэст нь зураг ойлгодог хүн зургийг нь олон өөс эвтэй байна гэж хэлэхэд урвайж өөрийгөө үнэлэх үнэлэмж нь шархалсан мэт санагддаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь шархлах үед завхарсан зан чанар чинь илчлэгдэх үед юу хийж болох вэ? Бусад хүн өөр санаа, үзэл бодол дэвшүүлэхэд хүлээн авч чадахгүй үедээ юу хийж болох вэ? Зарим хүн үүнд зөв хандаж чаддаггүй. Өөртөө нь ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд эхлээд задлан шинжилдэг. Тэр үгээрээ юу хэлэх гэсэн юм бол? Тэр надад хандаж үүнийг хэлв. Би өчигдөр түүн рүү муухай харсан болохоор өнөөдөр надаас хариугаа авахыг хүсэж байгаа юм болов уу? Хэрвээ тэр үүнийг надад хандаж хэлж байгаа бол би зүгээр өнгөрөөхгүй дээ. Шүдийг шүдээр, нүдийг нүдээр. Тэр надад ээлдэг хандахгүй бол би түүнд шудраг хандахгүй. Би хариугаа авах ёстой. Энэ нь юуны илчлэл вэ? Бас л завхарсан зан чанарын илчлэл. Хэрэг дээрээ иймэрхүү завхарсан зан чанарын илчлэл нь хариугаа авах сонирхол, санаархлыг харуулдаг. Мөн чанартаа иймэрхүү үйлдэл нь ямар шинжтэй вэ? Энэ нь хорон муу биш гэж үү? Дотор нь хорон муу уг чанар агуулгадж байдаг. Хүмүүс хорон муу уг чанаргүй байсан бол хариугаа авах байсан уу? Тэд энэ талаар бодохгүй байсан. Хариугаа авах талаар бодох үед л
Иймэрхүү үг тэднээс гардаг. Чи намайг сайн зурдаггүй гэж байна уу? Чи надаас дор зурдаг. Чиний бүтээл илүү олон асуудалтай. Бүр хинч бүтээлийг чинь харахыг хүсдэггүй. Ийм үг нь ямар шинжтэй вэ? Энэ бол нэг төрлийн дайралт. Иймэрхүү үйлдэлийг чи юу гэж бодож байна вэ? Дайрч давшилж хариугаа авах нь эергүй сөргөө? Тэдгээр нь сайшаасан үг үү, доромжилсан үг үү? Сөрөг доромжилсан үг болох нь илэрхий байна. Дайрч давшилж хариугаа авах нь хорон муу сатанлаг уг чанараас гардаг нэг төрлийн үйлдэл илчлэл юм. Энэ нь мөн нэг төрлийн завхарсан зан чанар. Хүмүүс ингэж боддог. Надад ээлдэг хандахгүй бол би чамд буруу юм хийн шүү. Чи намайг хүндэлж хандахгүй байхад би яагаад чамайг хүндлэх ёстой гэж? Энэ ямар төрлийн сэтгэлгээ вэ? Энэ нь хариугаа авах гэсэн бодол биш гэж үү? Жирийн хүний нүдээр бол энэ нь зөв зүйтэй үзэл бодол биш гэж үү? Энэ нь үндэслэлтэй биш гэж үү? Над руу дайрахгүй л бол би дайрахгүй. Над руу дайрвал би гарцаагүй хариу дайрна. Ачиг ачаар, бачиг бачаар. Шүтлэггүй хүмүүс үргэлж иймэрхүү зүйл хэлдэг. Тэдний дунд эдгээр нь бүгд үнэн зөв үндэслэл бөгөөд хүний үзэлтэй бүрэн нийцдэг. Гэхдээ Бурханд итгэж үннийг эрэлхийлдэг хүмүүс эдгээр үгийг яаж харах ёстой вэ? Эдгээр үзэл санаа зөв үү? Яагаад буруу гэж? Тэдгээрийг хэрхэн ялган таних ёстой вэ? Эдгээр зүйл хаанаас үүдэлтэй вэ? Эдгээр нь сатанаас үүсэн гардаг, үүнд эргэлзэх юмгүй. Тэр нь сатаны ямар зан чанараас гардаг вэ? Сатаны хорлонтой уг чанараас гаралтай. Тэдгээр нь хор агуулдаг бөгөөд сатаны үнэн нүүр царайг бүх хорлонтой муу муухай байдалтай нь агуулдаг. Тэдгээр нь ийм уг чанар мөн чанарыг агуулж байдаг. Тийм уг чанар мөн чанарыг агуулдаг харах өнцөг, бодол, илчлэл, үг яриа, үйлдэл ямар шинж чанартай вэ? Ямар ч эргэлзээгүйгээр энэ нь хүний завхарсан зан чанар, сатаны зан чанар. Эдгээр сатанлаг зүйл Бурхны үгтэй нийцдэг үү? Үнэнтэй нийцдэг үү? Бурхны үгэнд үндэслэдэг үү? Бурхныг дагагчдын хийвэл зохих үйлдэл, эзэмшвэл зохих бодол, үзэл санаа мөн үү? Ийм бодол, үйлдэл үнэнтэй нийцдэг үү? Иймэрхүү зүйл үнэнтэй нийцдэггүйг харахад тэдгээр нь хэвийн хүн чанарын мэс чанар, эрүүл ухаанд нийцдэг үү? Эдгээр зүйл үнэнтэй хэвийн хүн чанартай нийцдэггүй болохыг одоо та нар сайн харж чадна. Өмнө нь та нар иймэрхүү үйлдэл бодлыг зүй зохистой, зохимжтой, үндэслэлтэй гэж бодож байсан уу? Эдгээр сатанлаг бодол болон онол хүмүүсийн зүрх сэтгэлд зонхилох байр суурь эзэлж, бодол, үзэл санаа, бие авч явах байдал, үйлдэл, түүнчлэн янз бүрийн байдлыг нь залж чиглүүлж байдаг. Тэгвэл хүмүүс үннийг ойлгож чадах уу? Яавч чадахгүй. Эсвэргээрээ хүмүүс зөв гэж боддог зүйлээ үнэн мэд хэрэгжүүлж баримталдаг бусуу. Эдгээр зүйл үнэн юм бол тэдгээрийг баримталлаа гэд бодиттой асуудлууд чинь яагаад шийдэгдэхгүй байгаа юм бэ? Тэдгээрийг баримталлаа гэд олон жил Бурханд итгэсэн хэрнэ яагаад чамд жинхэнэ өөрчлөлт гарахгүй байгаа юм бэ? Чи яагаад сатанаас үүдэлтэй эдгээр гүн ухааныг Бурхны үгийг ашиглан ялган таньж чадахгүй байгаа юм бэ? Чи эдгээр сатанлаг гүн ухааныг үнэн мэд баримталсаар байна уу? Чи үнэхээр ялган таних чадвартай юм бол
асуудлын уг үндсийг олсон босуу. Чиний баримталдаг зүйл үнэн хизээж байгаагүй. Харин сатаанлаг төөрөгдөл гүн ухаан байсан учраас тэнд асуудал байгаа юм. Та нар бүгдээрээ энэ замыг дагаж өөрсдийгөө шалгаж шинжих хэрэгтэй. Доторч нь байгаа зүйлээс алийг нь та нар үндэслэлтэй хар ухаан амьдралын мэрэгэн ухаанд нийцдэг гаргаж тавьж болно гэж боддгоо хар. Энэ бол та нарын зүрх сэтгэлдээ хэдийн үнэн мэд хандаж ирсэн буруу бодол, үзэл санаа, үйлдэл, үндэс суурьчин бөгөөд үүнийг та нар завхарсан зан чанар гэж боддоггүй. Иймэрхүү зүйлийг ухаж гаргасаар бай. Дахиад зөндөө байгаа. Энэ бүх завхарсан сөрөг зүйлийг бүгдийг нь ухаж гарган, ялган таньж, тэдгээрийг орхиж чаддаг болтлоо задлан шинжилбэл завхарсан зан чанар чинь амархан шийдвэрлэгдэж, та нар ариусгагдаж чадна. Түрүүчийн жишээг дахиад авч үзье. Тэр зураач өөрийнх нь бүтээлийн талаарх бусдын сөрөг болон тааламжтай үнэлгээг сонсох үед ямар хариу үйлдэл нь зөв зүйтэй, хүн чанар, эрүүл ухаан агуулсан зан авир илрэлтэй байх вэ? Зөв эсвэл буруу гэж боддогч бай. Хүмүүсийн доторх бодол бүгд сатанаас гаралтай. Тэдний завхарсан зан чанараас үүдэлтэй. Тэр нь буруу, үнэн биш гэж би дөнгөж сая хэлсэн. Чи хичнээн зөв гэж бодлооч, бусад хүн чиний бодолтой санал нийлдэг гэж хичнээн их бодлооч, тэдгээр нь үннээс гардаггүй. Үнэн бодит байдлыг илчилж, амьдран харуулж байгаа хэрэг биш бөгөөд Бурхны хүсэлтэд нийцдэггүй. Тэгвэл энэ асуудалд үнэндээ хэрхэн ухаалаг байдал, хүн чанартайгаар хандах ёстой вэ? Юуны түрүүнд бусад хүний өөрийг чинь магтсан үгэнд бүү баярал. Тэгэх нь нэг төрлийн байдал юм. Түүнчлэн бусад хүн чиний талаар муу зүйл хэлэхэд бүү дургуйцэж эгдүүц. Хорон муу хариугаа авдаг сэтгэлгээтэй байж бүрч болохгүй. Тэд чамайг магтсан ч бай, үгүй ч бай. Эсвэл чиний талаар муу зүйл хэлсэн ч бай. Чи зүрх сэтгэлдээ зөв хандлагатай байх ёстой. Ямар хандлага вэ? Юун түрүүнд чи тайван байж, дараа нь тэдэнд зураг зурах бол миний хувьд сонирхогчийн хобби төдий. Би ур чадварын түвшнээ мэднэ. Чиний юу хэлэхээс үл хамааран би чамд зөв хандаж чадна. Зураг ярихаа болий. Надад сонирхолгүй байна. Би өөрөө хараахан ухаараагүй, мэдэхгүйгээр завхарсан зан чанар хаана илчилснийг надад хэлж өгч чадах эсэх чинь л сонирхолтой байна. Энэ асуудлыг нөхөрлөж судалцгаая. Хоёулаа ам оролтоо өсгөж, илүү гүнзгий орцгоё. Тэгвэл маш сайхан шүү дээ. Гадна талын асуудлыг ярилцаад ямар хэрэг байна? Тэглээгээд хүн үүргээ сайн гүйцэтгэхэд тус болж чадахгүй. Чи миний зургийг сайн муу гэж хэлэх нь надад үнэндээ хамаагүй. Миний зургийг магтаж байгаа бол чамд даалт сэтэл байж болох босуу. Өөртөө зориулж ямар нэг юм хийхдээ чи намайг ашиглахыг хүсэж байгаа байж магадгүй босуу. Асуудал зохицуулахдаа надаар туслуулмаар байгаа бол би чадах юмараа үн төлбөргүй туслана. Тусалж чадахгүй бол би чамд жаахан зөвлөгөө өгч чадна. Ийм маягаар надтай харилцах хэрэггүй. Ингэх нь хоёр нүур гаргаж байгаа хэрэг бөгөөд миний жигшлийг төрүүлж бөөлжс хүргэж байна. Миний зургийг муу гэж хэлж байгаа бол намайг чи өргөтөж урхиндаа оруулахаар оролдож байна уу? Намайг адгуу зан гаргаж дараа нь чамаас хариугаа авч чам руу дайрч давшилахыг чи хүсээд байна уу? Би тэгэхгүй. Би тийм тэнэг биш. Би сатааны залмихэнд автахгүй гэж хэлэх ёстой. Ийм хандлагыг юу гэж бодож байна?
Ийм үйлдэлийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг сатаанд хариу цохилт өгөх гэж нэрлэдэг. Үннийг эрэлхийлдэггүй зарим хүнд хийх юм байдаггүй. Чи өмнөх ажилдаа гялалзаж үнэхээр атаархмаар байсан да. Ямар үзэсгэлэнтэй байгаагаа хараач. Чиний царай бол зол завшааны төгс жишээ шүү гэсэн элдв янзын хэрэггүй үг хэлдэг. Тэд хэн нь хүчрэхэг, хэн нь царайлаг, эсвэл хэн өөрт нь хэрэг болж болохыг хараад дараа нь тэр хүнтэйгээ байнга ойрхон байж түүнд тал засаж магтаж цусарддаг. Тэд хэлхийн эзэсгүй санаа зориг, дур хүслээ хангахын тулд төрөл бүрийн жигшүүртэй ичхүргүй арга барил ашигладаг. Ингэх нь жигшмэр биш гэж үү? Ийм хүнтэй таарвал яаж хандах ёстой вэ? Шүдийг шүдээр, нүдийг нүдээр гэх нь зөв үү? Чамд цаг байхгүй бол хариу цохилт болгож түүнийг шившиглэх цөөн хідэн хатуу үг л хэл. Чи яагаад ийм уйтгартай юм бэ? Чамд хийх ажил байхгүй юм уу? Ийм зүйлийн талаар хов жив ярих ямар хэрэг байна вэ? Гэж хэлж болно. Хэрвээ чи түүний тал зассан үгийг хэтэрхий өнгөц бөөлжс цутгамаар гэж боддог. Сонсох дургүй, удаан ярих цаг завгүй бол ийм хэдэн өгүүлбэрээр хариулаад дуусга. Цаг байвал түүнтэй нөхрөл. Нөхрөлийн тухайд гэвэл үүнд завхарсан зан чанар, түргэн уур, төрлөх зан, дайралт, өс хонцон, үзэн ядалт, хүмүүсийн жигшдэг нэгчин байхгүй бөгөөд чамаас илчлэгдэн гардаг зүйл хэвийн хүн чанартай нийцдэг, мөс чанар, эрүүл ухаанд нийцдэг, үнэн бодит байдалтай, бусдад тусалж чаддаг, бусдыг босгон байгуулдаг, ашиг тустай байх ёстой. Энэ бүхэн нь эерэг илчлэл юм. Тэгвэл зарим сөрөг илчлэл нь юу вэ? Тэдгээрийг нэгтгэн дүгнэхийг хичээ. Хариугаа авах, дайрч давшлах, шүдийг шүдээр, нүдийг нүдээр болон ачийг ачаар, бачийг бачаар. Би шулуун шудрах хүн байхыг хүсдэг. Жигшүүртэй хоёр нүртэн байхыг хүсдэггүй гэх мэт хүмүүсийн уламжлал ёсоор зөв гэж боддог байсан үзэл санаанууд. Хүмүүсийн зөв гэж боддог эдгээр зүйл үнэнтэй нийцдэггүй. Эдгээрийг судалбаас зохистой. Энгийн тодорхой олж харахад амархан зүйлсийг ялган танихад илүү хялбар байдаг. Хүмүүсийн дийлэнх нь харж чаддаггүй олон хүний зөв, сайн гэж боддог зүйлсийн тухайд бол хүмүүс ялган таньдаггүй учраас тэдгээрийг үнэн мэт авч үзэж баримтлахад амархан байдаг. Хүмүүс тэдгээрийг баримтлахдаа өөрсдийнх нь амьдран харуулдаг зүйл бол үнэн бодит байдал, хэвийн хүн чанар гэж боддог. Өөрсдөө хичнээн төгс, ямар сайн, ямар шударга, хүндтэй, хичнээн нээлттэй, илэн далангүй болохоо тэд боддог. Түргэн ууртай, төрөлхийн махан биеийн ёс зүйтэй, ёс суртахуунтай зүйлсийг үнний бодит байдал мэт амьдран харуулж, үннийг орлуулах нь дийлэнх хүний амархан гаргадаг алдаа болохоор олон жил бурханд итгэсэн хүмүүс ч үүнийг ялган таньж чаддаггүй. Бурханд итгэдэг бараг бүх хүн энэхүү үе шатыг туулах ёстой бөгөөд үннийг эрэлхийлдэг хүмүүс л энэхүү алдаатай үзэл санаанаас зайлсхийж чадна. Тиймээс хүмүүс адгуу зан, төрлөх зангаас гардаг эдгээр зэлийг таньж, гүнээс судлах ёстой. Чи эдгээрийг нэвт харж шийдвэрлэж чадвал ерөнхийдөө чамаас илчлэгдэн гардаг зарим зүйл үнэн бодит байдалтай нийцдэг болно. Үннийг хэрэгжүүлэх нь хэвийн хүн чанараар хүч болох зүйл. Үннийг хэрэгжүүлэх нь хүн мөс чанар, эрүүл ухаантай гэдгийг батлах цорын ганц стандарт юм. Хичнээн их үннийг хэрэгжүүлсэн ч бай,
Энэ нь бүгд эерэг. Энэ бол завхарсан зан чанар яавч биш. Түргэн ууртай зангаар уйлдэж байгаа хэрэг бүрч биш. Хэн нэгэн өмнө нь чамайг гомдоож чи түүнд адилхан хандвал энэ нь үнэн зарчимд нийцэх үү? Тэр чамайг гомдоосон. Тун их гомдоосон болохоор шудраг эсвэл бохир аргаар түүнээс хариугаа авч шийтгийг оролдвол шүтлэггүй хүмүүсийнхээр энэ нь шудраг үндэслэлтэй шүүмжлээд байх юм байхгүй. Гэхдээ энэ ямар үйлдэл вэ? Энэ бол адгуу зан. Тэр чамайг гомдоосон бөгөөд энэхүү үйлдэл нь завхарсан сатанлаг уг чанарын илчлэл боловч чи түүнээс хариугаа авбал чиний үйлдэл түүнийхтэй адил болох босуу. Хариугаа авч байгаагийн чинь цаад сэтгэлгээ, эхлэх зэг, эх үүсвэр түүнийхтэй адилхан ялгаа байхгүй. Тиймээс чиний үйлдэлийн шинж бол гарцаагүй түргэн ууртай төрөлхийн сатанлаг юм. Сатанлаг түргэн ууртай байгаа юм чинь энэ үйлдэлээ чи өөрчлөх ёстой биш гэж юу? Үйлдэлийн чинь цаад эх үүсвэр, санаа зорилго, сэтэл өөрчлөгдөх ёстой юу? Тэрийг яаж өөрчлөх вэ? Чамд тохиолдсон зүйл жижигхэн зүйл бол чамайг тавгүй болгож байгаа ч гэсэн ашиг сонирхлыг чинь хөндөхгүй, чамайг их гомдоохгүй, үзэн ятгад хүргэхгүй. Хариугаа авахын тулд амь насаа эрсдэлд оруулахад хүргэхээргүй бол чи түргэн ууртай зан гаргалгүй, үзэн ядалтаа хойш тавьж чадна. Харин ч эрүүл ухаан хүн чанараа ашиглан энэ асуудлыг зүй ёсоор тайван зохицуулж чадна. Чи энэ асуудлыг нөгөө хүндээ илэн далангүй чин сэтгэлээсээ тайлбарлаж үзэн ядалтаа шийдвэрлэж чадна. Гэхдээ энэ үзэн ядалт нь дэндүү гүнзгий бол хариугаа авахыг хүсэж маш ихээр үзэн ядах хэмжээнд хүрсэн бол чи төвчээртэй байж чадах уу? Түргэн ууртай зан гаргахгүй тайвнаар би ухаалаг байх ёстой. Би мэс чанар эрүүл ухаанаар амьдарч үнэн зарчмаар амьдрах ёстой. Би мууд муугаар хариу барьж болохгүй. Гэрчлэлдээ бат зогсож сатаныг шившиглэх ёстой гэж хэлж чаддаг бол энэ нь өөр байдал биш гэж үү? Өмнө нь та нар ямар байдалтай байсан бэ? Өөр хэнийг нь чамаас ямар нэгэн юм хулгайлах юм уу? Чиний юмыг идвэл энэ нь асар их гүнзгий үзэн ятгахад хүргэхгүй учраас энэ асуудлаас болж тэдэн дээр очиж нүрэ улаатал маргах шаардлагатай гэж чи бодохгүй. Тэгхэн өөрийгөө доош хийсэн хэрэг болно. Тэгхэн зохисгүй. Ийм нөхцөл байдалд чи асуудлыг ухаалгаар зохицуулж чадна. Асуудлыг ухаалгаар зохицуулж чаддаг байх нь үннийг хэрэгжүүлэхдээ дүйцэх үү? Энэ асуудал дээр үнэн бодит байдалтай байхтай энэ тэнцэх үү? Огтхон ч үгүй. Ухаалаг байдал болон үннийг хэрэгжүүлэх нь хоёр тусдаа зүйл юм. Чамайг тун их уурлуулсан зүйлтэй тулгарсан ч адгуу зан гаргаж завхрал илчлэлгүйгээр ухаалгаар тайвнаар зохицуулж чаддаг байхын тулд үнэн зарчмыг ойлгож мэрэгэн ухаанд найдан үүнийг зохицуулах шаардлагатай. Ийм нөхцөл байдалд бурханд залбирч үннийг эрж хайхгүй бол чамаас түргэн ууртай зан амархан гарна. Тэрч байтугай хүчирхийлэл гарна. Хэрвээ чи үннийг эрж хайдаггүй, хүний арга барилал хэрэглэж өөрийн дур сонирхлоор асуудлыг зохицуулдаг бол баг зэрэг хоосон сургаал номлож, сууж, зүрх сэтгэлээ илчлээд үүнийг шийдвэрлэж чадахгүй. Энэ тийм энгийн зүйл биш. Яг одоо бидний нөхөрлөж байгаа зүйл нь бүхэлдээ хүмүүсийн завхарсан зан чанар,
завхарсан уг чанарын асуудлыг хөнддөг. Зарим хүн энгийн шулуун шударга зантай төрсөн байдаг. Бусад хүн ашиг сонирхлыг нь хохироож тэдэнд таагүй зүйл хэлэх үед тэд инээдэн болгож зүгээр өнгөрөөдөг. Зарим хүн шалахгүй зантай бөгөөд зүгээр өнгөрөөж чаддаггүй. Бүх насаараа өшхонцон өврөлдөг. Энэ хоёр төрлийн хүнээс аль нь завхарсан зан чанартай вэ? Үнэн дээр тэд хоёулаа ийм зан чанартай. Ердөөл төрлөх зан авир нь өөр юм. Зан авир хүний завхарсан зан чанарт нөлөөлж чадахгүй. Зан авир бас тэдний завхарсан зан чанар хэр гүнзгий болохыг тодорхойлдоггүй. Хүмүүсийн хүмүүжил боловсрол, гэр бүлийн нөхцөл байдал, завхарсан зан чанар нь хэр гүнзгийг тодорхойлдоггүй. Тэгэхээр завхарсан зан чанар хүмүүсийн сурч мэдсэн зүйлтэй холбоотой юу? Зарим хүн би уран зохиол судалж олон ном уншсан. Би сайхан зүйлийг таашаадаг. Соёлтой учраас бусдаас илүү сайн биеэ барьж чадна. Хүмүүсийн талаарх миний ойлголт бусдаас илүү. Миний оюун ухаан бусдынхаас өргөн хүрээтэй. Аливаа зээлтэй тулгарх үед тэдгээрийг шийдвэрлэх арга зам надад байдаг учраас завхарсан зан чанар минь тийм ч гүнзгий биш байх гэдэг. Зарим хүн би хөгжим судалсан учраас онцгой авьяастан. Хөгжим хүмүүсийн сэтгэлийг өргөж, сэтгэлийг найруулсгадаг. Нот болгоно нь хүний сэтгэлд нөлөөлж, сэтгэлийг нь ариусгаж өөрчилдөг. Өөрөөр хөгжим сонсох нь хүмүүсийн сэтгэлийг янз бүрээр өөрчилж, сэтгэл санааны байдал нь өөр болдог. Сэтгэл санааны байдал минь сөрөг байх үед тэрийгэ засахаар би дуу хөгжим сонсдог болохоор хөгжим сонсох явцад завхарсан зан чанар минь аажмаар зөөлрдөг. Миний хөгжмийн чадвар сайжрахын хэрээр завхарсан зан чанар минь бас аажмаар шийдвэрлэгддэг гэдэг. Дуулдаг зарим хүн сайхан дуу хүмүүсийн сэтгэлд аз жаргал авчирч чадна. Дуулах тусам дуу хоолой минь улам сайхан болж, дуулах чадвар минь улам сайжирч, би улам мэрэгжлийн болдог бөгөөд энэ нь тэгээд миний байдлыг дээрдүүлдэг. Байдал минь дээрдэх тусам завхарсан зан чанар минь улам багасах бусуу гэдэг. Ингэх ёстой гэж та нар бодож байна уу? Үгүй. Тэгэхээр олон хүний завхарсан зан чанарын талаарх мэдлэг ойлголтод нь андуу таашаа үзэл санаа байдаг. Тэд багахан боловсрол олж аммагцаа завхарсан зан чанар нь багассан гэж боддог. Зарим ахмад хүмүүс бүр бага байхдаа би их зовж зүдэрсэн бөгөөд амьдрал их энгийн байсан. Би үрхэд биш хуримтлуулахад анхаардаг байсан. Ямар ч ажил хийсэн би цэв цэвэрхэн. Үг яриа минь сайхан, би илэн далангүй ярьдаг, цайлхан хүн байсан. Тиймээс надад завхарсан зан чанар тийм ч олон байхгүй. Зарим залуу хүнд нийгмийн орчин нь нөлөөлдөг. Тэд мансууруулах бодис хэрэглэж, ёрын муу чиг хандлагыг дагдаг. Нийгмийн уур амьсгал тэдэнд ноцтой нөлөөлж, тэд завхралд гүний ордог гэж боддог. Завхарсан зан чанарын талаарх энэхүү эндүү ташаа ойлголт мэдлэг нь хүмүүсийг өөрсдийн завхарсан мөн чанар, сатаанлаг уг чанартай холбоотой янз бүрийн сэтгэгдэл, өрөөсгөл хандлагатай болоход хүргэдэг. Ийм сэтгэгдэл, өрөөсгөл хандлага нь ихэнх хүнд хэдийгээр өөрсдөө завхарсан зан чанартай, биеэ тоосон, өөрийгөө зөвтгдөг, тэрслүүч гэсэн дийлэнх зан авир нь сайн гэж санагдахад хүргэдэг. Ялангуяа хүмүүс дүрм журмыг баримталж чаддаг. Хэвийн тогтмол сүнслэг амьдралтай, сүнслэг сургаал хэлж чаддаг бол Бурханд итгэх замд амжилт гаргасан. Завхарсан зан чанар нь бараг шийдвэрлэгдсэн гэдэгтээ бүрч итгэлтэй байдаг.
муугүй байдалтай үүргээ гүйцэтгээд амжилт гаргасан. Ямар нэгэн зүйл амжилттай хийж чадсан бол өөрийгөө хэдийн сүнслэг болсон. Аль хэдийн төгс болгуулж цэвэрлэгдсэн ариун хүмүүс. Завхарсан зан чанар нь арилсан гэж боддог зарим хүн хүртэл бий. Хүмүүсийн иймэрхүү бодол нь завхарсан сатанлаг зан чанараа үнэхээр мэддэггүй байдлаас үүдсэн янз бүрийн буруу ойлголт биш гэж үү? Эдгээр буруу ойлголт нь хүмүүст завхарсан зан чанар бэрхшээлээ шийдвэрлэхэд тулгардаг хамгийн том саад тодгор биш гэж үү? Энэ бол хамгийн том саад тодгор. Хүмүүст харьцалт хийхэд хамгийн хэцүү болгодог зүйл юм. Өнөөдрийн бидний нөхрөлсөн зүйлийг та нар ойлгож байна уу? Гол зүйлүүдийг нь ойлгож авсан уу? Хүмүүсийн завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй бол тэд үнэн бодит байдалд орж чадахгүй. Ямар завхарсан зан чанар өөрт нь байгаа. Эсвэл сатанлаг уг чанар, мөн чанар нь юу болохыг мэддэггүй бол өөрсдийгөө завхарсан хүмүүс гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрч чадах уу? Өөрсдийгөө сатанлаг, завхарсан хүн төрлөختний нэг гэдгээ үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй бол хүмүүс үнэхээр гэмшиж чадах уу? Тэд үнэхээр гэмшиж чадахгүй бол өөрсдийгөө үргэлж муугүй, хүндтэй, өндөр дээд, байр суурьтай, нэр төртэй гэж бодож магадгүй босов. Тэд үргэлж ийм бодолтой, байдалтай байж магадгүй босов. Тэгэхээр яагаад ийм байдал харагддаг вэ? Энэ бүгд нэг өгүүлбэр дээр ирдэг. Хүмүүсийн завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй бол зүрх сэтгэл нь үргэлж үймэрч хэвийн байдалтай байхад хэцүү болдог. Өөрөөр хэлбэл чиний завхарсан зан чанарыг зарим талаар шийдвэрлэхгүй бол сөрөг байдлын нөлөөнөөс ангижрахад чамд маш хэцүү байх бөгөөд тэрхүү сөрөг байдлаас гарахад чамд маш хэцүү болж энэ байдлаа чи зөв зүйтэй, үнэнтэй нийцдэг гэж бодоход ч хүрч магадгүй. Чи үүнээс салахгүй зууралдаж аяндаа тэндээ гацдаг учраас тэндээс гарахад маш хэцүү байх болно. Тэгээд нэг л өдөр үннийг ойлгомогцоо ийм байдал чамайг Бурхныг буруу ойлгож эсэргүүцэхэд хүргэж, Бурхантай зөрчилдөж, Бурхныг шүүхэд хүргэж, тэрч бүхэл Бурхны үг үнэн гэдэгт эргэлзэж, Бурхны ажилд эргэлзэж, Бурхан бүх зүйлийг ноёрхдог гэдэгт эргэлзэж, Бурхан бол бүх эерэг зүйлийн бодит байдал, эхүүсүр гэдэгт эргэлзэхэд хүргэдэг болохыг ухаарна. Байдал чинь маш аюултай болохыг чи олж харна. Энэхүү сатанлаг гүн ухаан, үзэл санаа, онлын талаарх мэдлэг чамд үнэхээр байхгүй учраас ийм ноцтой үр дагавар гардаг. Энэ үед л чи сатан ямар хар санаатай, хорон муу болохыг олж харж чадна. Сатан хүмүүсийг хуурч завхруулан, Бурхныг эсэргүүцэж, Бурхнаас уруух замаар явхад хүргэх зэгсэн чадвартай. Завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй бол ноцтой үр дагавартай. Чи ийм мэдлэгтэй болж үүнийг ухаарч чадвал энэ нь бүхэлдээ чи үннийг ойлгосны, Бурхны үг чамайг гэгэрүүлж гэрэлтүүлсний үр дүн юм. Үннийг ойлгодгүй хүмүүс сатан хүмүүсийг яаж завхруулж, хуурч, Бурхныг эсэргүүцдэг болгож байгааг олж харж чаддаггүй. Энэ үр дагавар нь нэн аюултай. Хүмүүс Бурхны ажлыг туулж мэдрэх явцдаа хэрхэн өөрийгөө эргцүүлж, сөрөг зүйлийг ялган таньж, сатанлаг гүн ухааныг ялган танихаа мэддэггүй бол сатаны хуур мэхлэлд, завхруулалтаас яагаад ч ангижирч чадахгүй. Бурхан яагаад өөрийнхөө үгийг илүү их унш гэж хүмүүсээс шаарддаг вэ? Ингүүл хүмүүс үннийг ойлгож, өөрийгөө мэдэж авч,
юунаас болж завхарсан байдалтай болдгийг тодорхой олж харж, өөрийнх нь үзэл санаа, үзэл бодол, ярьдаг, авиралдаг асуудлыг зохицуулдаг арга барил хаанаас гардгийг олж харна. Баримталдаг үзэл санаа чинь үнэнтэй нийцдэггүй. Бурхны хэлдэг бүх зүйлтэй зөрчилддөг. Бурхны хүсдэг зүйл биш гэдгийг чи мэддэг бол Бурхан чамд шаардлага тавьж, Бурхны үг чам дээр ирэх үед байдал сэтгэлгээ чинь Бурхныг дуулууртай дагахыг, Бурхны зохицуулсан нөхцөл байдалд захирагдахыг ч зөвшөөрдөггүй. Бурхны дэргэд эрх чөлөөтэй, эрх дураараа амьдарч, Бурхныг сэтгэл хангалуун болгоход хүрэгдэггүй бол чиний байгаа байдал буруу гэдгийг энэ бүгд баталдаг. Эерэг гэж боддог, өөртөө хамгийн хэрэгтэй гэж боддог зүйлээрээ чи амьдрдаг боловч санаанд оромгүй нь ямар нэгэн зүйл тохиолдох үед хамгийн зөв гэж бодсон зүйл чинь чамд эерэг нөлөө үзүүлэхгүй байх нь олонтоо. Эсвэргээрээ тэдгээр нь чамайг Бурханд эргэлцэхэд хүргэж, чамайг замгүй болгож, Бурхны талаар буруу ойлголттой болгож, Бурхантай зөрчилдөхөд хүргэдэг. Ийм цаг үе байсан уу? Мэдээж чи буруу гэж боддог зүйлтэйгээ яавч зуралдахгүй. Зөвхөн зөв гэж боддог зүйлтэйгээ л салахгүй зуралцаар үргэлж ийм байдалтай амьдардаг. Нэг л өдөр үннийг ойлгох үедээ тэр үед л баримталдаг зүйл чинь эерэг биш. Тун андуу ташаа хүмүүсийн сайн гэж боддог боловч үнэн биш зүйл гэдгийг ухаардаг. Баримталдаг зүйл чинь буруу гэдгийг та нар хэдийд нь ухаарч мэддэг вэ? Буруу гэдгийг нь та нар ихэнхдээ мэддэгч эргцүүлдэггүй. Зүрх сэтгэлдээ эсэргүүцэж, үннийг хүлээж авч, эдгээр зүйлтэй зүй ёсоор нүүр тулж чаддаггүй. Өөрийгөө өмгөөлж учралдаг бол иймэрхүү буруу ташаа байдлаа эрс өөрчлөхгүй бол маш аюултай. Ийм зүйлийг үргэлж баримталдаг бол муугаа үзэхэд маш амархан, бүдэрч бүтлгүйтгэхэд амархан, түүнчлэн үнэн бодит байдалд орохгүй. Хүмүүс үргэлж өөрийгөө өмөөж маргадаг бол энэ нь тэрслүү байдал. Энэ нь тэдэнд эрүүл ухаан байхгүй гэсэн үг. Тэд чанга хэлдэггүй ч гэсэн зүрх сэтгэлдээ үүнийгээ өврөлдөг бол суур асуудал нь шийдвэрлэгдээгүй л байна. Тэгэхээр ямар үед чи Бурхныг эсэргүүцэхгүй байж чаддаг вэ? Чи байдлаа өөрчилж энэ тал дээрх асуудлынхаа уг үндсийг шийдвэрлэх ёстой. Баримталдаг үзэл санаа чинь яг хаана алдаатайг сайн мэддэг болох ёстой. Үүнийг тандан судалж шийдвэрлэхээр үннийг эрж хайх ёстой. Тэгсэн цагт л чи зөв байдалтай амьдарч чадна. Зөв байдалтай амьдрах үедээ чи Бурхны талаар буруу ойлголттой байхаа болж, Бурхныг эсэргүүцгээ болж, чамд үзэл төрхөө бүрч болно. Энэ үед энэ талаарх тэрслүү байдал чинь шийдвэрлэгдэнэ. Үүнийг шийдвэрлэж хэрхэн Бурхны хүсэлд нийцүүлж үйлдэхээ мэддэг болох үед тэр үеийн үйлдэл чинь Бурханд нийцтэй болох босуу. Энэ асуудал дээр чи Бурхантай нийцтэй байдаг бол хийж байгаа бүх зүйл чинь Бурхны хүсэлд нийцдэг болох босуу. Бурхны хүсэлд нийцдэг үйлдэл хэрэгжүүлэлт үнэнтэй нийцдэг босуу. Энэ асуудал дээр хатуу зогсох үедээ чи зөв байдалтай амьдарч байна. Зөв байдалтай амьдрах үед чамаас илчлэгдэн гардаг, чиний амьдран харуулдаг зүйл завхарсан зан чанар байхаа болж, чи хэвийн хүн чанарыг амьдран харуулж чаддаг болж, үннийг хэрэгжүүлэхэд чамд амархан болж, чи үнэхээр дуулууртай байна. Яг одоо та нарын дийлэнхийн чинь туршлага энэ хэмжээнд хараахан хүрээгүй учраас Бурхны үгийг сайн ойлгохгүй. Тэр талаар ойлголт чинь бүрхэг байж болно. Чи үүнийг онлын хувьд хүлээж авч чаддаг бөгөөд
Үүнийг ойлгож байгаа ч бас ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Чиний ойлгодог хэсэг нь хоосон сургаал, ойлгодгүй хэсэг нь байдал, бодит байдлын тухай хэсэг нь юм. Та нарын туршлага гүнзгийрэх тусам эдгээр үгийг ойлгодог болж хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг болно. Яг одоо туршлагач нь хэр гүнзгий байхаас үл хамааран чамд тохиолддог элдв янзын зүйл дээр тулгардаг бэрхшээл яавч цөөхөн биш. Тэгэхээр тэдгээр бэрхшээлийг чи яаж шийдвэрлэж болох вэ? Тандаж судлах ёстой завхарсан байдлын талаар чи эхлээд эргцүүлэх ёстой. Ямар өөр талууд байдаг вэ? Хэн үүнийг тайлбарлаж үзмээр байна вэ? Санаа, үзэл санаа, нөхцөл байдал, зан төлөв, үзэл бодол гэсэн ийм 5 тал үүнд багтдаг. Хоосон сургаалыг ойлгомогцоо аливаа зүйл тохиолдоход хэрхэн хэрэгжүүлж туулах ёстой вэ? Ямар нэгэн зүйл тохиолдох үед биднээс илрэн гардаг хандлага, санаа, ямар зан чанар, уг чанарт хамаардгийг шинжилж, ийм сэтгэлгээ, санаа, үзэл санааг мэддэг болж дараа нь эндээсээ тэдгэрийг шийдвэрлэж эхлэх хэрэгтэй. Зөв. Өөрийнхөө жинхэнэ байдал, хандлага, санаа, үзэл санааг нэгднийхэнгүй мэддэг бол энэ асуудлын тал нь бараг шийдэгдэж тэгээд үннийг ярьж хайж хэрэгжүүлснээр бэрхшээл арилна.